Hey юу цаана Мол reaction тавтай мөрөл ганаа байна. Сэмбэнэ амьсгалын дараагийн reaction бичлэгт орж байгаа тань маш их баярлалаа. Өнөөдөр бид нэр таны 7 хоног гарсан онцлог 5 дуулах асуулна. Харин та тухайн артистийн нэрийг мэдгүй гэж шалгана. Артистийн нэрийг юм уу? Окей. За. За урьж оролцуулж байгаад баярлалаа. Одоо эхлэх юм уу? За шууд эхэлчихв. За. Өрн 6 цагаан богд байна. Хин биш 6 цагаан богд. Тэг яг би энэ бичлэгэнд орохоос өмнө сая сонсчоод ирсэн дуу байна. Би сонсож амжаагүй thumbnail-ийг харсан. Гоё далахж байхдаа сонсвол гоё л. Сүүл нөгөө нэг юу алж ирсэн те тэр фристайлд орцсон байсан. Нөгөө охины өрн гэдэг баха тий. Клип нь айгу минималист хийсэн байна. Өрнгийн хөдөлгөөнүүд айгүй гоё харагдаж байна. 6 цагаан богд маа подкастт бас орж исэн. Ингээ гоё үзэл бодолтой гоё залуу юм. Энэ залуу амар таалагддаг, амарлаг хоолойтой. Тэгээд үглэлт тэр флоу тэр сүүл холболтны тэр амар гоё шаад. Тийм хүнд биш. Хөөрхөн хөнгөн юм байна. Хэвээ хөөрхөн энгийн мөртлөө айгүй хөөрхөн гоё ичж айгүй мэдрэмжтэй. Бас гоё дуу байна. Ингээ сонсоодсон чи ингээд Сүүлд энэ хоёр чинь нэг дуу гаргасан шүү дээ тийм. Бран нүлэн. Тэрийг сонссон. Тэрнээсээ хөөрхөн бил. Ер нь хөөрхөн энэ хоёр. Тэгэд энэ нөгөө нэг эмхтэй өрн нь өөрөө энийгээ продюсинг хийгээд микс мастеринг хийсэн мэлээ шүү дээ. Тэгээ амарлаг санагдсан надаа. гэрийнхээ ажлыг хийж явахдаа сонсох зүгээр ч юм уу. Гэр мөрөө цэвэрлэнгээ те аяа гоо. Энэ хоёр нэг ингэдэг клип хийдэг болчлаа шүү тийм. Камера газар тавьж байгаа л. Клип бол тэгэл ойлгомжтой тань угаасаа ганц опши wide plan дээр авцсан. Тэгээд хоёр төрлийн нөгөө нэг grid солиол өнгөнүүд солиол явцсан байна. Амарлаг залуу. Энд чинь англи багш тийм. Гэтэ угаасаа 6 цагаан богдын үг нь бол амар гоё идэг. Үгээрээ бол угаасаа ялгардаг шүү дээ миний хувьд. Энийг айгүй гоё мэдэрчжээ. Энэ гоё мэдрэмж өгч. Тэгээ би энэ хинтээ нэг жоох нэг удаа эвгүй байдалд орж ирсэн. Анх танилж ирсэн. Тэгээ сайн уу гэдсэн. Тэгээд ганаа гэдэг нэгс аахгүй. Тэгэхээр би ганаа байна тийм гэдэг чинь. Гөө намаа ганаа гэдэг. Чиний жигнэр чинь гантлаг гэдэг. Тэгэл тийм нэг жоох эвгүй байдалд орж ирсэн. Энэ охины подкастэнд оруулмаар байна. Бүх юм ингээ натурал нэг юм уу байглаараа ингээл гоё явцсан болохоор гоё санагдаж байна. Таны удаа чинь нэрийг та мэдэх үү? Мэдэн штэ 6 цагаан богд. 6 цагаан богд өрн нямс өрн болоо. Тэгээд нөгөөд нь проблем гэсэн залуу байсан. Өрн 6 цагаан богдын groove гэдэг юм шүү дээ. 6 цагаан богд найз охин нь өрн билүү. 3 дахь залуугийн сайн мэдэхгүй юм байна. Эхнэр нь найз нь тэгээд 6 цагаан богд буюу гантулга эсвэл AK ганаа 6 цагаан богд өрн хоёрыг бол хараад таньж байна. Нөгөө тэр хамт болж байгаа залууг нь бол танихгүй. Тэгвэл 10-аас 1-ийн хооронд нь үлээж. Тэ 8 9 хавтаа. Одоо за би 8-ыг өгье тий. Тэгин цаашаа ер нь бол супер болчихж байгаа юм л ч. Бараг 10-ыг өгчмөр юм. Би одоо нэг шүүгч. Энэ клипэнд бол 4-ийг өгөх юм уу? Тийм 4-ийг зүгээр яг гэхдээ энэ нөгөө нэг тийм амар муухай онцгой клип гэснээс биш. Өндөр түвшний клипний стандартны хажууд бол 4 тавцаал байх. 7 молоо 8 ч юм уу. Тэгээ энэ хоолой молоо гоё тэгээд райм майм бас гоё шүү дээ. Арай өрмөц. 8 шиг. 8 9 8.5. Энэ артистик мэдгүй. Гайгүй мэднэ. Угаасаа монголчууд тэр арай мэддэм шиг л шүү дээ. Мол ганагийн ганц шоу байна. Цаасан шүү. Ганц шүү. Манай найзын дуу байна. За ганагийн доо. Манай ганаа тэгээ бүр дуучин болчихсон тий. Хөрхэн дуу лээ. Хэрвээ ямар нэгэн газар явж байгаа юм бол гоё ингээд бас бүжил мүжлэхэд бол айгүй хөөрхөн. Энэ тэгээд нэг юмны ост юм шиг үлээ ш тий. Молко гэсэн байсан тий. Орцсон шалт. Тийм юм хийх байх гэж амар бодчихсан аахгүй. Тэгсэн чинь бүр айгүй хөөрхөн юм дуу хийсэн байлээ. Нөгөө рэпер ганаа гэдгээс нь бас цогон салгах гэдэг нэг тийм нэлээд цаг гаргасан юм байлээ. За энэ бол хамт клипэнд тоглож байгаа хүмүүс бол нийгмийн даатгалаа яаж төлөх юм бэ? ТВ-ста гэдэг нэг дуу гарч ирсэн шүү дээ.
Тэскэд сэвэ гэдэг нэг буудж өгөөсөн шүү дээ. Тэрийг хэлжсэн байгаа. Тэгээ ганагийн жоох юм хөдөлгөөн бүжиг. Энэ нөгөө малгай нөгөө юу байгаа вэ? TV5 дээр гараадсан нөгөө алганы хөвсдөг Японы. Видеон дээр юм одоо хуучны одоо VHS ч юм уу Супер 8-ын ч юм уу ингээд юм фреймүүд хийчихэнгүүт нөгөө нэг үзэгчд нөгөө трапанд орчдөг угаасаа ностальжик руу шууд орчдөг болохоор бас нөгөө хүнд нөгөө нэг хүрхэн амар easy амархан болчдөг. Нөгөө Мони гэдэг нэг продюсер залуугийн гаргаж ирж байгаа шинэ артист юм гинлээ. Тэгээ энэ чинь нэг цомог гаргаж байгаа. Тэгээ хамгийн ихний дуун энэ гэсэн баха инди рок. Хинт дээрээс нэг ч мэднэ. Манай Агнош стайлистинг хийсэн гэсэн. Хэрэг хун хоёр ингээд би энд яагаад байгаа юм шүү дээ. Гана хэрэг юм байна л та энэ хар малгайтай. Жохон эмо дуул төрлийн дуул да. Онгорхоо дэвэртэй байшин байна уу гэж асуужсэн яг клипээ хийхдээ. Тэгээд яг миний хэлсэн дээр очиаг үлээлээ. Би биэндээ амар таалагддаг. Гэтэ хизээж хамт байж болохгүй хүмүүсийн тухай, хоёр хүний тухай болохоор угаасаа тийм үед л сонсох хэрэгтэй аа. Нэг ийм орж ахтай ч юм уу. Бас л тийм хөөрхөн цавлаг vibe өглөө шүү дээ. Тийм хүн ингээл нэг тинейжер өсвөр насны тийм нэг хөөрхөн vibe л өгч байна. За одоо таньдаг юун дээр шууд өгөх нь гэхээр жаас тий. 9.9 Дуу клип байлал дээр нь 6-аг л өгөх. 10-аас. 9-ийг өгсөн. За 7-г өгье та 7. Өгье да гэтэр гэж үү. Энэ юу? Магнолианы примадонна. Би тийм ээ. Би хөл цаг үедээ хөл нийлээд алхдаг гэж. Өнөө өглөө би яг ажил дээр жоохон нэг хүмүүс хүлээгээд бахан клип үзсэн байхгүй. Шинэ гарсан клипүүд. Тэг чи энийг би бас яг үзсэн юм байна. Энийг үзээгүйсэн шүү дээ. Магнолиан сонсоог байгаа. Тисрийг нарсан. Тэг энийг сонссон бас үзсэн. Клип нас амар таалагдсан. Нэг эмэгтэй уйлаад машин оноо авчлаа. Зөндөө сонслоо хөө. Магнолианы чинь зөндөө сонсдог шүү дээ. Зөндөөч гэж дээ яг үндэ ганц л дууг нь мэдэн шүү дээ. Өвлжөө гэдэг дууг нь мэднэ. Яг 16-нд гарч ирсэн. Магнолиан дэлгүүн. Хамгийн анх өвлжөөгийн сонсч байсан баха. Тэгээ сүүлд Caroline бас гоёсэн байсан. Эний видео хийц бол надад бол өстой гоё таалагдсан. Уран бүтээлүүд нь надад амар таалагддаг. Энэ их нэртэйгээ хамт ингээд бас яг ингээд энийг дуулж байгаа шүү дээ тий. Дэлгэц 2 багч яг л видео ток анимор шиг. Энд дэр манах ихэнхдээ нөгөө нэг юм энглүүд нь дандаа өнцгүүд нь дандаа нэг ижлэхэн байгаад идэг. Хүний царай ч юм уу нүүр хувирал ч юм уу нэг юм болж байгаа процессыг бичиж авах хэрэгтэй гэж үзээд идэг юм шиг зураг авалтуудтай. Хүний нурууны ардаас бичсэн чсэн хүний нэг сэтгэл хөдлөл мэдрэгдэнэ гэдгийг олж харддаг. Тэгэхэд энэ видеон дээр болохоор нөгөө нэг одоо жишээ нь ялангуяа Магнолиан тэгээд эмгэгтэй дуучнтайгаа дуулж байгаа үеийнх нь нөгөө зураг авалтууд нь бол яг ингээд гоё юм хажуудлаас артлаас авцсан супер гоё байсан. Клипнийх нь утга санаа нь өөрөө бити хуураад бай гэж байгаа юм шиг тийм санагдсан шүү дээ. Энэ шот амар гоё юм нэг хот цаана ингээ харагдаж байгаа. Тийм амар гоё зөөлхөн л дуу нэг бод тийм инди рок маягийн ч юм уу те. Одоо ямар ч насны хүн сонсож болохоор одоо ижи аудаач сонсож болохоор сая бас Пензен гарч ах шиг байсан. Пензен захиалсан байгаа. Ер нь бол бас гоё артист надаа. Анх яг өвлж байгаа гарч ирэхэд нь өвлж амар дуртай байсан. Баг зүгэл нэг тийшээ яваад байна охин нь алах барьсан. Юм эвдлэх гээд байгаа юм уу? Ямар нэг юм хийх гээл гаш. Kill Bill-ийн нөгөө нэг whistle сцентэй сайдлах нэг юм монтажтай хэсэг. Баг зэрэг төгшүүртэй ч гэх юм уу. Төгшүүртэй гэдэг нь одоо яг дуун дээр бас нэг нэг тэгээд байгаа шүү дээ. Тэр нь баг жоохон төгшүүртэй. Жоохон Arctic Monkeys vibe-тай санагдаж байна. Nirvana-гийн бас нэг юм 50 дуунууд байдаг шүү дээ. Яг ингээд нэг чил. Тиймэрхүү дуунуудаас төстэй л юм байна. Жоохон илүү нөгөө хоёрыгаа бодвол илүү арай хүнд төгшүүртэй нэг тиймэрхүү vibe бол мэдрүүллээ. Магнолианы дуунууд бол ерөөсөн Монгол дуу юм шиг мэдрэмж төрүүлдэг. Яг юм гадаад хүн дуулсан юм шиг тийм яг мэдрэмж өгдөг. Саяны дууны клипэн дээр Магнолиан биш нэг юм Европ залуу яг энэ дууг дуулсан гараад үзсэн бол би тэр Европ залуу дуулж ийн л гэж бодохоор энэ гоё гэдэг талаас шүү. Нэ Примадонна гэдэг чинь нэг тийм юмэг амар дэвэргэж яадаг те нэг драма queen те өөрийнхөө бас нэг тийм зан чанарыг баг алаад байгаа ч юм уу те өөрийнхөө нэг хэсгийг ингэж
үгүй хийж байгаа ч юм уу нэг тиймэрхүү л утгатай юм шиг байна шүү дээ. 10-аас 1-ийн хооронд төгөл үнэлж Аа 8. Энэ дуунд ба 9-ийг өгнө. Дуунд бол 7 юм. 9. Directed by Бэлгүүнэ Хироши юм шиг байна. Манай бэлгүүнэд минь зүрхий. Чи юм бэ? Таньдаг уу нүггүй юу? Биш үү? Энэ зөвхөн залуу байлээ. Энэ таалагдсан. No Bolt-ийн 290-ийн хамтарсан дуу шүү дээ. Нэр нь юу байлаа? Чи бол уу? Чи бол. 2 оны өмнө сонссон ажил дээр ажилладаг. Хироши клип нээсэн байсан. Тэгэд ер нь бол сүүлийн үед Хирошигийн хийсэн клипүүдийг ер нь бол ажилласан ажлуудыг нь шууд гарангуут нь л үзэж байгаа. Бэлгүүнэд би бас ажиллаж байсан л да. Манай хүн ч бас гэрэл зурагч нь ер нь зурагч юм. Зураглалууд нь бол яг юм гэрэл зургийн суурьтай те. Тэгэхээр илүү гоё юм одоо юу гэх юм бэ? Сонирхолтой тийм шийдлүүд гаргадаг. Гоё шааж. Клип ч гэсэн нэг тийм амар бүтээлч ах шиг байна. Тэр double exposure янз бүрийн тиймэрхүү юмнуудыг бол гоё хийсэн байна. Энэ тэнд сонссон таалагдсан зөвхөн залуу. Клипүүд нь бас аягүй гоё юм билээ. Нөгөө графон гарч ирдэ шүү дээ дууны юм. Тэргээр харахад яг нэг тийм яг юм зөөлхөн юм л юм надад багш шүү дээ. Зураглалаас нь харахад бол ингээд юм харт цагаан ер нь нэлээд тийм хурц харагдлаа. No Bolt-ийн өмнө нэг Хирошитай хамтарсан клипийг үзсэн. Тэрнээс өөр би бол дууг нь сонсож байгаа. Тэр бас айгүй гоё клип байсан. Тектоник хийгээдсэн нэг юм. Магнолиа эдэртэй бас нэг ойролцоо нэг тийм тайпны. Ер нь энэ юунууд айгүй гоо чил дуунууд юм шиг дандаа. Яг Хирошигийн яг vibe байна. Тийм зөвлөхөн гоё юмтай. Хирошигийн видеонуудыг одоо ингээ үзэнгүүт нэг юм видео урлагийн салбарт бол айгүй гоё тийм итгэл найдар орж иж байгаа юм шиг санагдаад байгаа шүү дээ. Урлагийн ингээд энэ 290 ах шиг байна. Эрүүг нь харахад гэж. Онч 290 шүү дээ. Дүүх үчсэл. Сайн л да. 290-ийн доонууд нэр нь хөрөх шин. No Bolt 290 ер нь бүгднийг сонсч байсан юм. Бусад дуунуудыг. 290 бол угаасаа өвгөн таалагддаг. Тэгээ амар хөрх аштай хөлтөлөө би нэг ганц хоёр удаа таарч исэн. Хаяа нэг гоё ингээд яг дуу сонсмоор санагцсан үедээ сонсмоор ч юм уу. Яг гоё ингээд чихвчээ ингээд зүүж байгаа. Клипний даалт утгыг ухаж гаргаж ирч чадсангүй. Ямар нэг утга уул нь байгаалах бид анхаарал яг төвлөрч чадсангүй ингээд камер л ингээд өөр хүмүүстэй бах яриад. Өдөр ингээд бамбар өрцсөн ингээд дуулж байгаа нь өсөх сайн юм хайгаад байгаа ч бишгтэй. 290 хэсэг бол ингээд нэг галзуу юм нэг юм юу шиг баг жокер шиг маягийн санагдлаа шнэ. Сонгодог уран зурагч нөгөө нэг тэнгэртэй тулаад тэгээ одоо ингээд нэг тийм абстракт ч юм уу нэг тийм хийсүүд цэнэн дүрснүүд рүү орсон шүү дээ. Авангард руу орсон шүү дээ. Тэр шиг бас энэ дуу бас ингээд авангард гэдэг шиг ийм арай өөр тал руу ороод байгаа болов да гэж чадж байна. Окей, дууны хувьд за Sextan Bolt. Одоо ямар тэгээд адгийн нэг өөр ганаа гэлтэй шүү дээ. 290 клипнүүд. Яг миний хувьд бол яг Magnolian гэж хэлмээр байна. За дуунаас гэх юм бол ганагийн дуу таалагдсан. Угаасаа айгуу гоё. Надад гоё байгаа. Тэгээд клипийн хувьд гэх юм бол энэ хиний Magnolian-их болон энэ 292-ийн хоёрын клип айгуу дэжгүй таалагдсан. За клипний хувьд бол Magnolian-ы клип бол таалагдлаа. Саяны Бэлгүүнэ Хирошигийн No Bolt 290-ийн клип бас таалагдлаа. Ганц шоу бас хөөрхөн. Надад Primadonna Magnolian-ы Primadonna амар маш их таалагдсан. Хамгийн гоё нь Magnolian-их байлаа. Тийм Primadonna. энэ дугаард оролцсон танд баярлалаа. Баярлалаа. Баярлаа. За баярлалаа. За тэгээ реакшн энэ дугаарыг үзсэнд маш их баярлалаа. За тэгээ таалагдсан бол манайхаа Яг одоо энэ сууг subscribe дараарай. Дахиж үзмээрээ subscribe дараарай. Тэгээ комент бичээрэй. Дандаа л номын сэндэрлэг хийчихсэн байл ш та нар өмнө хийж харсан шүү. Санга саб шингэ шеэр. Энэ дугаарыг үзсэнд баярлалаа. Тэгээд таалагдсан бол like and subscribe.